Сайн байцгаана уу? Анугийн тарот мэрэг YouTube сувгата тавтай морил. За та бүхэндээ уг нь бол нэг том уншлага амлцсан байгаа. Гэхдээ тэрлэг бол арай л ороогүй байна. Энэ уншлага бол юм жижигхэн хэмжээний уншлага байгаа. Гинт хиймэр санагдсан. Тийм болохоор бас та нарт маань нэлийн хэрэгтэй байгаа болоод би гинт хиймэр санагдсан байхаа гэж бодож байна. За тэгээд угаасаа та нар маань гарчгаа уншсан бах тийм эсвэл үгүй гэдэг хариулт энд байгаа. За тэгээд хүзэр болгоны ар дээр нэг ширхэг тарот карт байгаа байхгүй юу? За тэгэхээр ямар учиртай ингэнгүүт за таны асуусан асуулт тийм эсвэл үгүй гэдэг хариултанд хариулагдахаар тийм асуулт асууна гэсэн үг те. Таны одоо сүүлийн үед юуны хариултыг мэдмээр байгаа вэ? Юун дээр эргэлзээд байгаа вэ ч гэдэг юм уу те. За тэгээд та нар маань эндээс сонголтоо ихтэй энэ номер болон үсгнүүд рүү анхаарлаа хандуулаарай. Эндээс та нар маань аль татагдаад байгаагаа сонгож болно шүү. За эсвэл зүгээр л анханасаа аль нэг нь одоо хэдийн нүдэнд чинь тусцсан байж болно. За ингээд 50 сонголтоо хийгээрэй. За ингээд нэгдүгээр групп буюу 15 энэ үсгийг сонгосон байна. За энэ нь бяцхан энерги шалгалт болж болно. 15 тоо 1 сарын 5 15 нийлбэрээрээ 6. За тэгээд энэ үсэг Монгол цагаан толгойн 15 дугаарт байрлах энэ үсэг. Энэ үсэг таны одоо нэрэнд орд юм уу эсвэл инээр ихэлсэн одоо нэртэй хүн тантай ойрхон байдаг ч гэдэг юм уу те. За ийм байна. За одоо хараа гол асуулт руугаа оръё. За та нарын маань асуулт гинэ. Та нарын маань одоо хариулт юу байх нь харцгаая. За үгүй гэж байна. За үгүй дээ. Доторх мессеж нь юу гэж хараарай. За таны асуусан зүйл одоо дөнгөжл юм хөгжлийн хон эхний үе шатанд явж байгаа. Тэгээд өлсгөлэн байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ер нь бол жоохон түүхий байна, нялах байна гэмээр л юм байна. Яг өлсгөлэн байна гэдэг нь одоо яг англи хэлэнд энэ бодвол нэг юм хэл зутгал ах л та. Миний ойлгосноор арай нэгэн дутууд болмог байна. Одоо боловсрлоор ярихад боловсрал арай нэмгэн байна ч гэдэг юм уу тий. Туршлага арай бага байна. Гэх мэт иймэрхүү утгыг хэлж байгаа болоо. Тэгээ энд болохоор ингээд хараахан төлөвшөөгүй байна гэсэн утга байгаа байхгүй юу. За тэгэхээр та нарын асуусан асуултын хариулт нь үгүй, шалтгаан нь болохоор энэ одоо арай хараахан төлөвшөөгүй буюу арай дутуу байна л гэж юм л та. За тэгэнгүүт энд judgment card энэ маань энэ tarot картнаас хэдүүлээ юу харах гэж байгаа юм гэхээр та нарын маань асуусан асуулт ерөнхийдөө ямар сэдвтэй исэн болоо гэдгийг тодруулж байгаа. Бас л муу ялгаагүй энэ маань бас л энергийн шалгалт болчихж байгаа байхгүй юу. Тэнгүү judgment гарч байгаа маань яг хамгийн түрүүнд та нар маань би одоо зөв сүнснийхаа зорилгоор явж гин үү ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл асуусан гэж магадгүй. Би одоо сэтгэлийн дуудлага зөв сонсож чадж гин үү? Одоо хийж байгаа ажил маань ч юм уу, мэргэжил маань ч гэдэг юм уу тий. Тэр зүйл маань яг миний одоо ийм замнах хэвээр амьдралын зөв замнал мөн үү гэдэг бас нэлээд сүртэй асуулт асуусан байж магадгүй харагдаж байна. Тэг яг нөгөө tarot карт маань, judgment карт маань илүү нэг сүнслэг зорилго энтрийг бас өгүүлж идэг учраас сүнслэг талын асуулт асуусан байх том магадaltaй байна л да. За тэгээд мөн энэ чинь урлагийн бүтээл, урлаг уран сайхантай айгүй холбогдож идэг. Ямар нэгэн бүтээлтэй. За мөн энэ 20 дугаар хөзөр маань 21-ийн өмнөх хөзөр болохоор нэг ингэж тайлгадаад байдаг штэ. Одоо хараахан дуусгаагүй зүйл. Эхлүүлсэн байж байгаад орхицсан байсан зүйл ч гэдэг юм уу. Харилцаан дээр ч ялгаагүй. Өмнө нь харилцаатай байсан хэрнээ яг нэг юм саллаа шүү гэж хэлээ салаагүй ч юм уу нэг иймэрхүү байдалтай байдаг ч юм уу. Нэг мартагдцсан л нэг юм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр юм хараахан дүүрээгүй зүйл гэдэг дээр бас энэ мессежний маань утга бас орж ирээд байгаа байхгүй юу. Нөгөө нэг төлөвшөөгүй
арай хөгжлийнхөө ихэнх шатад яваа гэдэг нэг юм дүүргэлтэн сул байгаа юм шиг энэ гүйцэтгэл султай байгаа. Одоо ажиллаар ярихад нэг зүйл ингээд дутуу байгаа юм шиг нэг тийм л зүйл эндээс харагдаж байна. Тэгэхээр таны асуусан асуулт маань ямар нэгэн зүйл дутуу байгаагаас болоод хариулт нь үгүй гэж байна. Тэгээ энэний илүү юм мэдлэг, боловсрол талдаа ч юм уу даа л гэж хараад байна. Тэгээ мөн энэ одоо юу вэ штэ нөгөө нэг хийсэн зүйлээ эцийг нь харахгүй байдаг нэг иймэрхүү зам маань бас хамааралтай юм шиг. Тийм одоо энэ тарот карт маань ингээд зөвхөн таны асуултыг тодорхойлохоос гадна бас нэг арай өөр бас ийм айгүй өргөн утгатай л байх боломжтой юм шиг санагдлаа. Тэгээ ядж байтал айгүй том карт гараад ирсэн. За мөн тэг нэр хүндийг ч илтгэж идэг, нэр алдрыг илтгэж идэг. Тэгээ бас эндээс ингэж асуусан байж магадгүй одоо миний зөв үү ч гэдэг юм уу те. Ямар нэгэн зүйл дээр хүнтэй маргалцсан ч юм уу тийм байлгт миний зөв үү гэж бас асуусан ч гэж магадгүй. Тэгэхээр хэрвээ тэгж асуусан бол үгүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ гол нь энд нэг юм сэтгэлийн дуудлагаа сонсох гэдэг юм байгаа даа. Тэгэхээр бас нэг талаасаа та нар би сэтгэлийн дуудлагаа сонсож чадж гин үү? Зүүн сонгоо зөв сонсож гин үү ч гэдэг юм уу те. Тэнгэрлэг өдөрдөнжийг би зөв холоож авч чадж гин үү ч гэдэг юм уу те. Нөө яг анхны ярьжсэн сэдвэрүүг л орж ийн л та нөгөө сүнслэг талын тэгвэл тэр бол нэг юм хангалттай биш байгаа л юм байна. Тэгэхээр та нарт маань юм сурж мэдэх өөрийгөө дүүргэх одоо тийм процесс л дутуу байгаа юм болоо да. За нэг ийм л зүйл гарч ирлээ. Тэгээд та нар маань нууц биш бол яг ямархуу сэдвтэй асуусан хэр зэрэг таарсан би одоо онж хэлж чадваа үгүй юу гэдгийг маань бас надад хуваалцаарай. За яг ийм төрлийн мэрийг бол би анх удаа хийж үзэж байгаа. Тийм болохоор алдаа дутагдaltaй байсан бол уучлж өгшөөрэй. За тэгээ та нарт маань таарсан, таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Мөн subscribe-а дарааг үзэж байгаа саба дараарай. Миний мэргүүдийг цаашд үзхийг хүсэх юм бол subscribe-а дараад хонхоо дараарай гэж хүсье. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс юм хариулт үгүй байлаа. За ингээд дараагийнх руу оръё. 26 буюу С үсэг. За энэ маань энергийн шалгалт болж болно. 26 дугаар нийлбэрээрээ 8 2 сарын 6. За тэгээд С үсэг танд ямар нэгэн холбоотой байж болно. Цэцгээ гэдэг юм одоо тэ цэгэр гэсэн нэртэй хүн ч юм уу те. Одоо бас нэр цэцэрлэгт ажилладаг ч гэж болж те. Цэцэрлэгийн гэрээжийн ажид цэцэрлэг байдаг ч гэж болно. Яг хүний нэрүүд ээж болно л доо. Тэгээ цолмон, цэлмэг, цэцгээ, цэнэ гэх мэт. За та нарын асуулт бол үгүй гинэ. За тэгэхээр энэ дэх мессеж нь болохоор юу гэж байгаа юм гэхээр ерөнхийдөө таны одоогийн хэрэгжилж байгаа арга барил бол одоо ингээ хуучирсан. Одоо бол ажиллахаа болсон. Тэгэхээр одоо туршлагаасаа суралц гэсэн утга байна л да. Тийм. Өөрийнхөө одоо амьдралынхаа туршид туулсан туршлагаасаа суралц яг таны одоо ашигладаг арга барил ч гэдэм юм уу те. Ажилдаа хэрэгэлдэг юм уу, хүн орондын харилцаанд хэрэгэлдэг юм уу, хуучин ажилдаг байсан тийм таны арга одоо бол ажиллахаа болцсон гэж энэ зөвхөн яхаа тэндээс бол зүгээр сурах юмаа сураад аваарай л гэсэн утга байна энэ дээр. За тэгэнгүүт Page of Wands гарсан байна. Энэ нь болохоор тарот картнаас хэдүүлээ юг харах гэдэг юм хэрэг энийг одоо таны асуусан асуулт ерөнхийдөө ямар хуу сэдвтэй байсан болоо гэдгийг харах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ маань давхар бас энергийн шалгалт болоо явчихж байгаа. Тэгэхээр Page of Wands маань нэлийн залуу энергитэй карт. Тэгэхээр залуухан өсвөр насны хүүхэд ч юм уу дөнгөж 10 жилээ төгссөн эсвэл их сургуулаа төгссөн ч юм уу юм амьдралд дөнгөж хүл тавьж байгаа ийм хүний талаар асуусан байж болох юм. За мөн энэ зураглалын дагуу ингээ харахад сахиусуудынхаа юуг одоо нөгөө удирдамжийг зөв дагаж явж чадахгүй байгаа ч юм шиг бас. Тэр тал дээрээ
Одоо тэгэхээр чи юу гэж хэлмээр юм бэ? За яг хоо энийг би бол энэ зураглал дээр бол ялтчгүй ингээд зөв замаараа ингээд явах хэрэгтэй байдаг. Уул нөөрэ хараад мэдээд байдаг. Тэнгүүд энийг багахан айдсаас болоод тийшээгээ явж чадахгүй байгаа гэсэн утга ингээд харагдаад идэг байхгүй энэ зураглалаасаа. Тэгэхээр баг зэргийн айдас байгааг илтгэжиж болно таны энэ асуусан асуулттай холбоотой. Тэнгүүд ерөнхийдөө page wants ч өөрөө маш эрч хүчтэй ийм залуу энергитэй карт шин зүйлийг илтгэж идэг, шинэ ажлын байр, шинэ орчин, шинэ зүйл сурах гэх мэттэй нэг юм шинэ зүйл рүү нэвтэрч орж байгаа нэг тийм энерги. Тэгэхээр нэг тиймэрхүү утгатай л асуулт асуусан юм шиг байна. За тэгээ түрүүн хэлсэнтэй яг зүгээр ерөнхийдөө нэг юм дөнгөж амьдралд хөлөө олох гэж яваа. Учраа одоо хараахан мэдхгүй байгаа. Энийг чимээр тэрийг чимээр юм дэврүүн хүсэл мөрөөдөлтөй байгаа тийм хүний талаар асуусан байж болох юм. За тэгвэл тэрний хариулт бол үгүй гэж байгаа. За тэгээд энэ картны маань гоё нь ингээд яг юутай юм одоо юу гэх юм зөвлөгөө гэх юм уу те ийм одоо мессежтэй байдаг нь их бол гоё юм а. Тэгэхээр одоо дахиад нэг давтаад хэлчихье. Таны одоо өнгөрсөнд хэрэгэлдэг байсан арга барил бол одоо ажиллагаа байсан. Тэн дээр ингээд шинжлэх хэрэгтэй. Зүгээр өнгөрснөөс бол зүгээр туршлагыг нь л авахд хангалттай гэсэн утга бол энд харагдаж байна. За тэгээ энэ төрлийн мөрийг анх удаа хийж байгаа болохоор жоохон учир дутагдaltaй байсан бол уучлалт өршөөрэй. За ингээд дараагийнх руугаа орцгоё. За 16 болон О. Эн чинь 0 биш О шүү. За. Энэ маань та нарын маань одоо юу болно гэсэн үг байхгүй юу? Энергийн шалгалт бяцхан энергийн шалгалт 1 сарын 6 байж болно 16-16-наас 16 гэдэг тоо тантай ямар нэгэн байдлаар хамааралтай. За тэгээ О үсэг Оогоор эхэлсэн одоо нэрч үйдэг юм уу юу гэдэг юм дээ нэг Отой л холбоотой л юу байх нь л дээ. Тэгээд эн чинь О ч бас өөрөө ялтчгүй тгийн тоотой хамааралтай л байна л да. Тэгэхээр бас тгийн тооч гэж болох юм л да энергийн шалгалт гэж бодохоор. За одоо та нарын маань хариулт юу вэ? Yes, team гинэ. За your is a fully open seeing problem possible. За тэгэхээр та нарын маань асуултанд бол team гэж хариуллаа. Доторх мессеж нь болохоор та нарын одоо нүд за шууд утгаараа нүд ээж бол эсвэл бүр алсын хараа те итийг одоо бодох төлөвлөх тэр таны алсын хараатай одоо төлөвлөгч байдал зан чанар гэх юм уу да. Тэр зүйл бол одоо маш сайн бүр нээлттэй байгаа учраас та нар маань боломжуудыг маш сайн одоо харж чадчихна гэж юм. Тэгэхээр юм айгүй мундаг одоо хурц мэлмиттэй байгааг бол харуулж байна. Бүр үнэхээр таны хараа байж болно мөн оюун ухаан, мэрэгэн ухаан. За тэгээд алсыг харах хараа зүн совин гэх мэт айгүй өргөн утгатай болж ингэж харагдаж байна. Тэгээд ямартайч таны асуусан асуулт бол тийм гэсэн хариулттай байна. За тэгээд Justice card тодруулагч болж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ нь үнэхээр шууд утгаараа энэ шүүх цагдаагийн асуудалтай холбоотой асуулт асуусан байж магадгүй. Одоо энэ зарга дээрээ ялах уу ч гэдэг юм уу те. Шүүх миний талд шийдэх үү гэсэн нэг иймэрхүү зүйл асуусан байх магадaltaй харагдж юм уу? Justice маань өөрөө том гэрээг бас хэлж яадаг тий. Би одоо зөв юм руугаа орчуу, буруу юм руугаа орчуу гэж эргэлдэж исэн хүмүүсээс байж магадгүй. Тийм тохиолдолд бол Justice card маань зөв харна гэдэг чинь өөрөө ийм хууль одоо шударга ёс таны талд байхыг хэлж байгаа юм л да. Тэгээд ер нь л ийм шударга ёс шүүх цагдаа том одоо байгууллагатай холбоотой зөвшөөрөл гэрээ хилцэр гэх мэт иймэрхүү зүйлтэй л иймэрхүү сэдвтэй л асуулт асуусан юм шиг байна. Тэгээд түн дээр чинь бол тийм ээ гэж хариулж байна. Тэгээд гол нь та нарын маань энэ одоо vision гэж ярьдагтэй ер нь л нэг юм харах хараа альва зүйлээс ингээ боломжийг нь харж чаддаг л ийм гоё нүдтэй байгаа юм байна. Зүүн совин чинь сайн байгаа юм байна л гэж хэлмээр юм байна да. Тэгээд үнэхээр заримынх нь хувьд бол үнэхээр бүр нүдний эрүүл мэндтэй одоо холбоотой юм асуусан ч гэж бас магадгүй юм. За ингээд анхны yes карт маань гарч ирлээ шиггүй. Бүгдээр энэ эхний хоёр чинь no гэдээсэн шүү дээ.
За ингээд дараагийнх руу орцгоё. Ингээд анх удаа энэ төрлийн уншлага хийж үзэж байгаа болохоор та нар маань алдаа дутагдaltaй байвал уужилж өршөөгөөрэй. За ингээд дараагийнх руу оръё. За ингээд 4-р карт. За 4 дахь сонголт буюу 5 болон D үсэг. За 5-ын тоо та нарт маань холбоо хамааралтай байх боломжтой. Тэгээд D үсэг байна. D-гээр эхэлсэн нэртэй юу? За заримынхын хувьд бас даваа гарих төрсөн хүн байд юм болов. Тэгээ 5 маань өөрөө өөрчлөлтийн бэлэг тэмдэг байдаг. За зүгээр л та 5 сар төрсөн байж болно, 5 настай хүүхэдтэй байж болно ч гэдэг юм уу те. Ерөнхийдөө 5-ын тоо танд хамааралтай байж болно. Эсвэл та сүүлийн үе 5-ын тооны давхцал их хараад байсан ч юм уу те. За та нарын асуултан дээр хорвоо ертөнц ямар хариулт өгч байна вэ? Вау. Yes гинэ. Тэгээ бүр айгүй гоё түлхүүрний карт гарсан байна. Тамирч зүйсэн түлхүүр гарна гэдэг нь та нарт маань ямар нэгэн одоо хаалттай зүйлийг ингээ онгойлгохын тулд ингээ түлхүүр нь байхгүй байгаа. Яахаа мэдэхгүй байсан те. Яг энэ хаалгыг нээхийн тулд яахаа мэдэхгүй байсан байх магадaltaй хүмүүс байна л да. Тэнгүүд уул нь тэр одоо мэдлэг нь та нарт маань аль хэзээ өөрсдөд чинь байгаа гэсэн л утга байна л да. Ямар ч хэлсэн та одоо өөрийнхөө тэр хаалттай байсан зүйлийг бол unlock хийж чаднаа. Одоо потенциал гэхээр ерөнхийд нь ойлгож байгаа тийм. Нэг бүрэн боломжтой хүрэхэд ойрхон байгаад байгаа байхгүй юу. Тэгээд одоо бол түлхүүр бол боломжтой байна гэж байгаа. Тэгэхээр түлхүүр нь аль хэзээ та нарт одоо байгаа гэсэн утгыг бас хэлж иж болохоор харагдаж байна. За ямар ч л байсан нэг юм альва нэг саад бэрхшээлээс ч гэдэг юм уу те асуудлаас яаж гарах учраа олохгүй байсан хүмүүс гэж магадгүй. Тэгвэл тэр учрыг нь олох нэ гол нь тэр нь танд нь өөрт чинь байсан байх магадaltaй. За Ace of Swords. За энэ тарот картаас сэдвүүлээ юуг харах гэж байгаа юм гэхээр зүгээр та нарын асуусан асуулт ерөнхийдөө ямар сэдвтэй байсан болоо гэдгийг харах гэдэг байгаа. Тэгсэн чинь бүр үнэхээр гоё тохирж ийн. Ace of Swords ч өөрөө шин санаа, шин шийдэл, шин арга зам, шин мэдлэг гэх мэт ийм утгуудыг илэрхийлждэг тийм. Тэгэхээр та нар маань үнэхээр ийм гаццсан яхаа мэдхгүй хүнд байдлаас яаж гарах уу гэдэг юм бодон шир дөрүүгээд ингэ байжсэн хүмүүс байх гэдэг юм л та. Тэгэхээр удахгүй гарц гаргалгаа нэрнэ. Нэг бол та нарын бодоод байгаа тэр санаа бол зөв гэсэн бас утгыг хэлжиж болохоор л байна л та. Та нарын тэр бодоод байгаа санаад байгаа сэдээд байгаа. За ерөөсөө ингэчээ тэгчээгээд бодоод байгаа зүйл чинь бол зөв штэ гэсэн утгыг бол хэлж чаж болохоор байна. Тэгээд Ace of Swords дээр дахиад нэмээд хэлэхэд энэ нэмээд хэлэхэд ч багтай нэмэж хэлэх гэхээс илүү зүгээр дэлгэрүүлж хэлэхэд гэхэд арай зохистой юм байна. Ямар ч хэлсэн шинэ уур амьсгал хэрэгтэй байгаа гэсэн л утга байна. Нэг юм шинэ зүйлийг ойлгож мэдэх, ухаанаад хэлэх, хэл ярианы чадвар бас байна. Ер нь бол сэлэмний карчин хэл яриа, хоолойн хүрд буюу ажил төрөлтэй холбоотой. Тэгээд оюун бэлэг, мэдлэг ухаантай холбоотой байдаг тийм. Тэгээд нэм шинэ уур амьсгалыг илтгэж идэг. Тэгээ шийдвэрт хүрч чадахгүй байсан бол шийдвэр. Тэгээд энэ маань бас боломжтой. Ace хүзрүүд дандаа боломжийг илтгэдэг. Тэгэхээр энэ сэлэмчээ өөрөө төмрөөр хийсэн байдаг. Энэ түлхүүр манаас төмөр металл зүйл гингүүд нэг юм металл зүйл бас ингэж орж ирээд байгаа юм шигтэй. Металл юм бас хамаатай ч юм уу. Таны асуусан асуултанд. За тэгээ илдч вэ, түлхүүрч вэ нэг юм хоёр талтай байдаг тийм үү. Тэгэхээр нэг юм энэ дээр бас нэг жоохон сануулга маягийн ч гэмээр юм уу. Түлхүүрээ зөв харуулж хийх чухал гэдэг ч юм уу тийм. Хоёр талтай шул гэдэг. Тэгэхээр энэ нь бол нэг юм сануулга маягийн юм шиг болоод ороод ирлээ. За тэгээд энэ төрлийн уншлага анхудаа хийж байгаа болохоор алдаа дутагдaltaй байсан бол уучлж өршөөгөөрэй. За ингээд дараагийнхаа шин видеогоор уулзлаа. Баяртай. Амжилт хүсье.